За сайн байна уу гэдэг. За сууцаач өгч. За өнөөдөр бидний туршлагатай хичээл гинэ. За туршлагатай хичээл авах юм юу ярих вэ? За өнөөдрийн хичээлээр ямар төв барих вэ? Гараа гэж хариулсан сайн байна. Жэдээ ихтэй олцсон. Гараа гэж хариулсан. Багийн бишүү би бинийгээ сонсон. За тэгээ юу вэ? Эмэрцэгтэй ажиллана. Сайн байна. За туршилт хийж байгаа учраас дүрмээ барина. За баг болгонд багш нь дугтуунад өгсөн байгаа. За хамгийн нэгдүгээр дугтуул нээгээд сурчгүй өөртөө өгөх сонгож. За өнгөө сонгосон. За цагаан үгийг сонгосон гараа барай. За сайн байна. Цагаан үгийг сонгосон хүүхдүүд бол багийн ахлагчид байгаа. За багийн ахлагчид хичээлийн явцад багийн гишүүдийг эмэгтэйгч болон оролцох хичээлийн оролцоонд анхаарахаас гадна хичээлийн төгсгөлд багийн гишүүдэд үнэлэх юм шүү. За сайн байна. За багш нарыг төр биелүүлнэ. За өргөн хэрэглэдэг тийм ээ. За наашаа хангаж байгаа багш нь юу үзүүлж хараарай. Асчин. За Чин. За утаа гарч ийн сайн байна. Диффуз явуулж ийн сайн байна. Өнөр нь өнөртэй диффуз явуулж ийн. За тэгвэл энэ ямар үзэлтэй байж болох нь? За тэгвэл өнөөдрийн сэдэв маань юу болох нь? Медаль, бишиг, өгөн, тэшгэл, бичиг. За сайн байна. За багш нар багуудын гишүүн болгонд ажлын хуудас гэсэн байна. За энэ ажлын хуудсан дээр аягийн нэрээ тавиа. За энэ дээр ажлын хуудсан дээр аягийн нэрээ тавьсны дараа хичээлийн даалгавар нэгээ хийгээрэй өгдөө. Даалгавар нэг. Тэгээд дуусна гараа өгч орой. Бусад гишүүдэд жоо тийм ээ. За хамгийн дөрөвд Украин оксид баг гишүүнээс. За эхлээд бас даалгавраа хэлцүүлээ. Даалгавар нэг нь ямар даалгавар вэ? За. Металлчаас тест болон өөрсдийн металл бололтой жишээ нь ялгаа. Эхний ялгаатай
нүүрс. Яг нь металл нь уян хатан хатамхай шинж чанартай байдаг. Харин металл нүүрс асуух чинь уян хатан биш хэлбэрээ өөрчилдөг. Оо зөв сайн. За энийг дээр даалгавар бол туршилтанд хийх гүйцэтгэх хоёр бодисыг өгсөн. За металл элемент буюу зис. За металл биш элемент буюу нүүрс төрөлчийг өгсөн. За энэ элементийн сурагчийн хариултаас өөр хариулт өгөх байна уу? Бүгд адилхан байна уу? Яамаа сайн. За тэгвэл энэ металл ба металл биш буюу энэ хоёр элементийг шатааж болох болоо. За тэгвэл өнөөдөр энэ асуудал байна. Шатах урвал гэж юу юм? Шатах урвалаар юу үүсэх юм болоо? За болж байгаа ажлын хуудсан дээр хариултаа бичээ. Ажлын хуудсан дээр асуулт нэг байдаг юм байна. За одоо бүгд хариулж байна уу гэдэг. Өөрийгөө бодлоор хариулж байна. Шатах урвал гэж юу юм бол? За юу үсэх юм болоо? За багийн шиг болж байна уу? За энэ удаа багштай шар өнгөс уусан сурагч багштай хариулж байна. За хүмүүн цагааны явсал багс гэх. Хүмүүн цагааны явсал баг. За шууд хариулт тавьчих гэж байна. Шатах урвал гэж ямар нэгэн босос хүчтэй төрөлтэй урвал авах гэсэн. За хүчтэй төрөлтэй урвал авах гэж байна. Урвалаас оксид үүсдэг. За баярлалаа. За одоо зэсийн оксид багаас шар өнгөс уусан. Шатах урвал гэж ямар нэгэн босос хүчтэй шатах урвал өнөр утаа яагаад юм бэ? За одоо дараагийн бүхрээ оксид багаас. Шатах урвал гэж ямар нэгэн хүчил төрөлтэй урвал авахыг шатах урвалаар шатсан үсээ үүрэг болон нүс диффуз үсэ. За нүс үсний диффуз явах юм байна. За баярлалаа. Дараа натрий оксид багаас. шатах урвалын хүчил төрөлтэй орчинд явагддаг. Мөн шатах урвалаар Хий үүсдэг сайн. За баярлалаа. За нүүрс төрөлч оксид багаас. Шатах урвал нь альбаны дийдтэй шатаа, ингэж шатах урвал их ба шатсан хэлбэрээ өөрчилнө. Хэлбэрээ өөрчилнө. За баярлалаа. Өөр энэ дээрс бэлгээр сурагчдын хариултаас гадна өөр бодлоо сурч байна. Өөр багш нь хэлдэг үг заагаад үзсэн. Өөр энэ сурагчдын хариултаас хэлбэрээ өөрчилнө. Утаа өнөр ялгаар нь ерөнхийдөө шатах урвал гэдэг бол хүчил төрөлчийн орчинд явагддаг гэж үзсэн юм тийм ээ. За одоо тэгвэл утаа ялгаар нь ерөнхийдөө энэ хариултууд байна. Өөр хариулт байна уу? За тэгвэл энэ шатах урвалыг туршиж үзэж болох уу? Яаж турших вэ? Ямар нэгэн шатаа. Урвалд орвол
туршилтын хэрэгтгүүнээ хараарай. За юу байна? За ногоон өнгө суусан сурагч. Нүүрс төрөгч авах багаас ихээ. Ногоон өнгө суусан сурагч хэрэгтгүүнээ багштай хэлээрэй. Ямар хэрэгтгүүн байна? Хатаа сайн байна. За нүүрс төрөгч буюу за бидний хүүхдүүдэд өгсөн энэ нүүрс төрөгч гэдэг маань юу гэхээр амьдрал хэрэглэх нүүрс маань болно. За нүүрс төрөгч эцээ үсрэх юм гэдэг юм ээ. За эцээ үсрэх гэдэг нь нүүрс төрөгч өөрөө 3 дүрс өөрөлтэй. Тэрний нэг нь бол нүүрс бидний өөрийн гэдэг нүүрс. Тэгэхээр бид нүүрс төрөгчийг буюу нүүрсийг шатна гэсэн үг. За спиртэн дэнтэй яаж ажиллах тухай ихэн устдаа тайлбарч өгөө. За спиртэн дэм бол шүгнээр хасаад гал хасгачаас гартай маш болгоомжтой айдас гараа бүлгээс болгоомжтой бас амттай болгоомжтой айдастай. за сайн баярлалаа. За бидний гол хэрэглээсүүд бол спиртэн дэм байгаа тийм ээ. За одоо даалгавар 2. За туршилтын заавар уншиж байгаа аюулгүй ажиллагааны дүрмээ боловсруулна. Энэ туршилтыг хэрхэн явуулах вэ? Аюулгүй ажиллагааны дүрмээ боловсруулна. Гараа үзүүлж орой. За хин сурч үзсэн. За энэ удаа өсөж багаас эхлэе. За одоо цэгэр өнгө суулсан сурагчид ямар дүрм байна хаа багштай төвшөж байна. За бус нь анхааралтай сонсож байгаа давтагдахгүй Багшийн сонсож спиртэн дэм гараас болгоомжтой халаасан цэсийн гараа хөргөмжний эмх загвараатай байж. За сайн байна. Мэдээ туршилтын зааврын дагуу гүйцэтгэх юм тийм ээ. За шатах зүйлсийг ягстай. Холдуулах ёстой. За дараагийн багаас. Цэгэр. Спиртэн дэм үнээр асуултаа болгоомжтой байх, эмх зүйлтэй байх, багаар ажиллах, туршилт дуусны дараа ажлын байрыг зөвлөх. Зөв сайн байна. Ажлын байраа зөвлөх. За галыг хүлээж биш таглаж унтраах, хэмсааг нь шимхүүлэхийг хоригдно. Шатаах зүйлүүдийг нь холдуулна. Сургуулийн эд хөрөнгийг зөв харцах. за сайн байна. Бид сургуулийн үеийн туршилтын эд хөрөнгөтэй зөв харсан. За энэ багаас. Цэсийн шатаатаар бүлэгтээс болгоомжлох зааврын дагуу ажиллах хэрэглэгдгүүн дураараа хүч болохгүй юм цэцлээ байж. За сайн байна. Бүгд энэ цэцлээ. За дараагийн багаас. Спиртэн дэм цэсний гараа бүлэгтээс болгоомжтой мөн цэсийн хэмсаагаар барьж. Зөв сайн байна. За өөр нэмж хийх хүмүүс байна. За эдгээр сарын 5 багийн сурагчдаас гадна надад нэг юм дөрөв байна гэсэн. Байна уу хүмүүс нэмж
хэмжүүлэх. За Спиртний болон хэрэглэгдүүрийн тэг шатаг байдаг. тэгш газар байрлал 80 газар зөвхөн сайн байна уу? За Спиртний асааж утрахтай боломжтой харьцах. за болгоомжтой хайрцсан спиртэн дэвтэй. За туршилтыг зааврын дагуу гүйцэтгэн. За шатаах зүйлсийг холдуулна. Бодисыг гараад барих уу? Oo тийм ээ. За спиртэн асаасан тохиолдолд байнаас өгөх. Хуурай бодисыг шатаах. За аливаа бодисыг шатааж явах үед хий ядарч болох уу? Болно. Тэг хийх ядарсан хийг яадаг вэ? Сэвж үнэр. Оо зөв сайн сэвж үнэрлэх хэвээр. Багаар хууртай ойртуулаад сэвж үнэрлэнэ. За туршилт дуусны дараа ажлын байраа төвлөрсөн спиртний шууд хайрлаж байна. Сайн байна уу? За ийм дүрэн баримтлах нэ. Гүйцэтгэгчийн хувьд ажилтны тэмдэглэлээ ажлын хуудсан дээр тэмдэглэж явах шүү. За бүгд юу ажил хийж байгаа нь хийснийгээ дараа тэмдэглээ явна. За тэгээд туршилт бүгд тэмдэглэж дуусны дараа багаараа ярилцж байгаа энэ тарах материал дээр хариултаа